За хичээлээ үргэлжлүүлье. За ингээд за энэ ямар ч гэсэн а эхний ээлжинд дүгнээд үтгэхэд ACD хариултуудаас хоорондоо их төстэй байна тийм ээ. Энэ хариултууд байж болох нь. Гэхдээ ерөөсөө хүмүүнлэг иргэний гэдэг дээр нэг нь бол хүмүүнлэг иргэнийгээд ардчилсан гэдэг үггүй байгаа тийм үү. За тэгвэл CD дээр иргэний ардчилсан хүмүүнлэг гэтэл харин D дээр нь болохоор байран санагдсан байна тийм үү. Хүмүүнлэг иргэний ардчилсан. Тэгвэл хүмүүнлэгийн төрүүлээд байх юм уу? Иргэн төрүүлээд байх юм уу? Ардчилсан нь ер нь төрүүлээд байх юм уу? За тэгвэл энэ дотроос бодоод үзэхэд хүмүүнлэг гэдэг бол ерөөсөө нийтлэг байна тийм үү. Хүн төрөлхтний хэмжээнд хүмүүнлэг хүнлэг байна л гэсэн үг тийм үү? Хүнлэг иргэний энэ бол ерөөсөө иргэн төвчөл иргэний иргэд дээр суурь ардчилсан гэдэг бол өөрөө төрийн дэглэмийн хэлбэр тийм үү? Ардчилсан социалист гэдэг. Тэгэхээр заавал эхлээд төрийн дэглэмийн хэлбэр байх нь чухал юм уу? Тэр нь одоо тухайн орны харилцаанд хүмүүнлэг байх нь чухал юм. За ингээд бодохоор л нөгөө үндсэн хуулийн ойлголт буюу бид нар нөгөө одоо тухайн хууль тогтоомжоо олоод энэ хуулийн зорилго нь юу юм бэ гэдэг дээр бодоод сурлах юм бол энэ дээр хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг хувилбар хамгийн түрүүлж болохоор тийм. За иргэний төрөнд очив, иргэн төрөнд гэж бол. Гэвч дэглэмийг ордруулад хүмүүнлэгийн гол төрөнд манай энэ ардчилсан гэж байгаа үндсэн хуулийн гол зорилго бас байж болох уу? Бас байх боломжтой юм байна тийм ээ. Дээрээс нь дайны дэлхийн улс орнуудтай эвлэлтийн эх оронд иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх. Дайны дэлхийн улс орнуудтай эвлэлт нэгдэж болно. Гэхдээ дайны дэлхийн улс орнуудтай эвлэлт нэгдэх нь бидний хамгийн ихний чухал зүйл юм уу? Бид нар хүмүүнлэг байх нь хэвлэлийн чухал уу? Иргэний байх нь чухал уу гэдэг асуудал яригдахаар. За эх орондоо хүмүүнлэг иргэний нийгмийг тэгвэл ардчилсан гэдэг үг байна. За тэгэхээр бас л эргэлзээтэй хариултуудтай ийм зүйл байхаарай. За эндээс хэдүүл аяракийн аргаар шалгая. За асуудлуудаа буюу асуудлыг бид асуудлыг таньж бий. За энэ бол ерөөсөө үндсэн хуулийн сурт юм байна. За үндсэн хуулийн асуудал гэдэг нь асууж байгаа асуудлаас тодорхой байна тийм ээ. Биш үү? За дээрээс нь хуулиа одоо мэдээж үндсэн хууль байна. Тэгвэл үндсэн хуулийн мөн чанар онцлог юу юм бэ? Бид нар бүх хуулиудыг чэйжэр мэдэх боломжгүй тийм ээ. Ямар ч хуулийг чэйжэр. Төдийлөн одоо хэрэгжилж байгаа хуулиудаа чэйжэр мэдчих. Жишээ нь иргэний шүүхэд туслах хийж байгаа хүмүүсд иргэний процесс, иргэний хуулиа илүү сайхан мэддэг тийм ээ. Эрүүгийн иргэн чиглэлээр ажилладаг хүмүүс бол эрүүгийн хуульд, эрүүгийн процесс зөрчлийн үеуд нь зөрчлийн процесс байлаа. Тэгэхээр энэ хуулийн мөн чанарыг бид нар хуулиар бодоод авчих болно тийм үү? Үндсэн хууль чи ийм мөн чанартай байна шүү. Нийлэг иргэний ардсан нийгмийн зохицуулан бий болгодог хууль байж болох юм байна. Дайны дэлхийд эвлэлтний хөвчөж болох юм байна. За тэгвэл энэ дундаасаа бид нар асуултанд хариулах энд дундаа асуултанд хариулна. За түрүү эргэлцсэн ABD энэ дундаасаа AC дотроос CD бол хоорондоо төстэй байна. Энэ дотроос алийг нь түрүүндээ авч чадахгүй гэдэг нь чухал байлаа. За ингээ аяракийн аргаар бид нар сая ярилцаад хуулиа оллоо, хуулийн мөн чанараа гаргаж авлаа. Асуултанд хариулбал биднес бүтлээ. За хэдүүл асуултанда түр хариулахаа ардаа тавиад логикоор сэтгэж үзье. За эргцүүлээ, тавингаа шүү. За бид нар түүний хоорондоо энэ аяракийн аргыг хэрэглээд асуултаа таньж мэдээд хариултуудаа таньж мэдэж явах хооронд чинь логик сэтгэлгээ давхар явж исэн баг. Тэгэхээр бид нар ингээд логикийг холоос хашаа авахгүй л таны яг одоо бодож сэтгэж байгаа зүйл чинь өөрөө логик сэтгэлгээний хэлбэр явагдаж байна л гэсэн. За энэ дундаас бид нар тэгвэл бодъё. За A хариулт байх боломжтой байсан. CD энэ гурван хариултууд яагаад хоорондоо төсөд байгаа юм бэ те? Энэ маягаар хийж бодоод арай өөр байгаа дайны дэлхий байж болох ч гэсэн дайны дэлхийд бид нар доторх асуудал буюу энэ эх орныхоо асуудлыг шийдчихэж чинь дайны дэлхийд эвлэлт нэгдэж чадна тийм үү? Тэгэхээр энэ нэгдүгээр зорилго биш байх боломжтой юм байна. За тэгвэл чиний ACD хариултаа явуул. CD нь хооронд их төстэй байгаа тийм. A нь болохоор арай нэг үг дутуу байгаа. Тэгээ бид нар энэ ардчилсан хууль юм чи гэдэг өнцгөө бид нар барьж аваад ардчныг дамжиж байгаа юм чи энэ өгүүлбэр байхыг бид нар үүсэхгүй байна гэдэг A хариултаа бас хасъя. За CD дээр одоо энэ дээр хэдүүлээ тунгаа батё. Сайн эргцүүлээд асуудалдаа авчлаа. За CD дээр бол иргэний гэдэг үг нь хэлсэн байх юм байна. Нөгөө төр хүмүүнлэг гэдэг. За хүмүүнлэг байх нь иргэний төвтэй байх нь ардчилсан дэглэм сүлд. За тэгэхээр миний бодлоор энэ хууль маань өөрөө одоо хүний л их чөлөөг хамгаалж өгсөн ийм хууль байгаа учраас миний бодлоор одоо хүмүүнлэг иргэний ардсан нэгэн зохицуулан бүтээхэ гэдэг нь
хөгжүүлэх гэдэг маань зөв хариултаа боломжтой байна гэдэг логикоор сэтгэлээ. Та бүхэн ч гэсэн одоо бас бодсон байна. За тэгэхээр логикоор сэтгэлээр ингээд сүүлд нь шүүх буюу хамгийн зөв хариултаа болгохдоо Д хариултыг гэж үзлээ. За энэ бол өөрөө Д хариултаагаа Монгол Улсын үндсэн хуулийн зорилго дээр эх орондоо хүмүүлэг нэг нацны нэг зогслууд хөгжүүлээ гэж зааж байдаг. Тэр маань ийм байдлаар хэрэгжих нь. За тэгэхээр хэдүүлээ юмыг ерөөсөө холоос авахгүй шүү. Ерөөсөө хүн нөгөө дэрэгдэх хэрэгснээ таньдаггүй гэж ярьдаг те. Тэр шиг та бүхэн ерөөсөө сайн хуучин сонгоно гэхээрээ асар хол зүйл бодоод энэ тестүүд гэхээрээ их хэцүүдүүл гэж ерөөсөө бодох хэрэггүй. За лог сэтгэлгээ гэж яриад байл энэ чи юу гэсэн үг юм бэ? Логтой барь гэж одоо ухаантай хүний зүйл юм уу? Юу гэсэн үг юм? Эсвэл аяак гэдэг мэдхгүй хэлээр юм хэлээд байх энэ ямар ч юм бэ гэж бодохоос илүүтэйгээр та бүхэн өөрийнхөө эцэг бодож байгаа зүйл энэ чинь шүү дээ энэ байх боломжтой юм байна. Би ч ажил дээр ингээд ажиллаж байхад тийм ээ зөв буруугаа би ингэж бодоод энэ буруу зүйл гэж боддог энэ зөв зүйл гэж боддог энэний маань хэсэг шүү гэж бодож байгаа чинь л өөрөө энэ лог сэтгэлгээ түрүү яриад байгаа аяак ярмаа л юм байгаа. Тэгэхээр ингэж та бүхэн хэлбэр ингээр бодоорой. За тийм асуулт нэг. За энэ асуултыг бол Монгол Улсын үндсэн хуулийн тестийн нэгийг нэгдэх асуулт байсан. За тэгвэл энэ асуулт 3 гэж орж иж байгаа. Гэхдээ бидний хувьд бол 2 дахь асуулт тийм ээ. Энэ үндсэн хуулийн нэгийг 3 дахь асуулт байгаа. За энэ дээр Монгол Улс төрийн байгууламжийн доорх ангиллыг алинд нь хамаарах вэ гэж зааж өгчээ. Нэгдмэл улс. За Монгол Улс нэгдмэл улс. Хоёрт нь холбоо байгууламжтай улс. Тэд холбооны улс. Эдийн улсуудын холбоо. За эдгээр дөрвөн хариултыг өгчээ. За хэвэл Америк аргаараа үзье. Асуултаа буюу асуудлыг таньж мэдээ. За төрийн байгууламжийн хэлбэрийг асуужээ. За хуулиа одлоо. За Монгол улс төрийн байгууламжийн хэлбэр. За энэ дээр байгууламжийг одоо төрийн ямар хуулиар тогтоож өгд юм болоо гэж бодвол за үндсэн хууль дээр бид энэ төрийн байгууламжийн хэлбэрийг тогтоож боломжтой байх шүү гэж бодох юм тийм ээ. За хуулийн мөн чанар маань за энэ дээр бид нар тодорхой зааж өгсөн нэг л хариулт нь үндсэн хуулийн дээр байх нь. Зөвхөн үндсэн хууль бол бидний суурьвал төрийн байгууламжийн хэлбэрийг тогтооно ийм хуулиа. За асуултанд хариулахаа төлөө тур багш. За хэрэгцүүлж тунгааж шүүж бодъё. За нэгдмэл бол. За Монгол бол нэгдмэл болсон. Нэгдмэл бол та нэг бид нар чинь баруун згаатайсан баян үлгийн зүүн згаатайгаа дорнож байсан гэсэн бид нар нөгөө яг хийгээгүй л гэнэ. нэг за уран чимэг микэ агаарай. За нэгдмэл хэлбэртэй. Тэгэхээр энэ хариулт байж болох нь тийм болох боломжтой. Таацчихгүй яа. За уран чимэг микрофон агаарай. За холбог байгууламжтай. За холбог байгууламжтай бас гэдэг маань зүгээр нөгөө нэгдмэл холбооны хоёрыг холбоотой байх юм. Өөрөөр хэлбэл одоо нэгдмэл тогтолцоотой байдаг холбооных нь тогтолцоотой байдаг. Гэтэл манайч холбог байгууламжтай гэж юу эргээд хэдүүлээ нэг нийгмийн харилцаанд байнга оролцдог хүмүүс чинь бодъё л гэж Монгол улс ч холбог байгууламжтай бас байдаг лөө үгүй. За ийм юм юусоо сонсож байгаагүй юм байна гэж та бууж бас болох байх тийм ээ. Дээрээс нь холбоо нь. За манайч чинь Орсын холбооны улс гэдэг шиг Монголын холбооны улс гэдэг ингээд байдгүй. Ийм зүйлөөсөө байдаг тийм. За Орсын холбооны улстай Орсын холбооны улсууд одоо энэ Тува, Хадбэг бүрээд за ингээд жижиг улсуудтай байдаг тийм. За энэ дээр холбооны улс гэдэг бүр Орсын холбооны улс гэдэг нэршлэр явдаг тийм. За дид нь болохоор улсуудын холбоо. За тэгвэл хэд улс нийлээд нэг холбоондор ингээд явж болт юм уу? За энэ одоо нэг Их Британий жишээ тийм. Их Британи. Их Британи одоо дотроо хэдтэй улсууд байдаг тийм. Бидний зай мэдих монголчууд зүйлүүд очиж байгаа Ирланд гэх юм тийм. За Британи. За ингээд идэж өгдөг. За ийм манайх байд юм уу гэхээр бас үгүй тийм ээ. За тэгэхээр ерөөсөө энэ дундаас байж болох хувилбар бол нэгдмэл бас байхыг хэдүүлээ ингээд ерөөсөө зөвхөн өөрсдөө ингээд өдөө бодол бий болох одоо ийм мэдлэг танин мэдхүн нөхцөл байдлаасаа энэ хуулийн асуудлыг хариуцж бодож байна. Сонирн багууд нэгдүгээр асуултан дээр бид нар одоо асуулт дээр заавал энэ хуулиас гарч ил хийхгүй дээрээс нь гэхдээ хуулийнхаа үндсэн зорилгыг бид нар мэдсэн байх хийж болохоор үлээлээ тийм ээ. Асуулт байлаа. Гэтэл хоёрдугаар асуултан дээр болохоор зүгээр хэдүүлээ өөрсдөө ингээд мэдлэг зүгээр нэг юм тарилж явахдаа сонссон энэ зүйлээс л хариулах боломжтой. Тэгэхээр чинь хуулийн асуудал дотор чи ийм хариулт
эрхтэй асуулт тогтолцоос байж болдгийм байна. За тэгэхээр энэ асуудал маань өөрөө нийгмийн асуудал эсвэл төрийн байгуулалтын тухай ойлголтоо тий. Ингээд бас бодохоор зүйл байна. Магадгүй та бүхэн нийгмийн хичээл дээрээ энэ талаар сонсч ирсэж өгүүлэхгүй ийм л асуудал байна тий. За асуулт та буюу бидний одоо гурав дахь асуулт Монгол улсын үндсэн хууль зааснаа Монгол улсын засгийн бүх эрх хэний мэдэлтэй байх вэ? Монгол улсын засгийн бүх эрх хэний мэдэлтэй байх? Хариулт нь улсын хурлын мэдэлтэй байна гэж. Засгийн бүх эрх улсын хурлын мэдэлтэй байна. Бид ерөнхийлөгч мэдэлтэй. За ерөнхийлөгч буюу төрийн тэргүүний мэдэлтэй байна. Хэд нь засгийн газрын мэдэлтэй. Засгийн газрын засгийн бүх эрх засгийн газрын эрх. Хэд нь ард түмний мэдэлтэй. За ингээд бод үндсэн хууль бол ерөөсөө таны миний нийлээд бид бүхний буюу ард түмний иргэдийн тийм ээ ард түмний ерөөсөө бүхэл эрх нь ийм байх шүү. За та ийм эрх чөлөөтэй шүү. Та хөдлөх бол үйл хөдлөлийн төрөлтэй байх хэрэгтэй шүү. Та хаа бусдаа газараа Монгол орн дотроо одоо оршин сууж амьдарч зарчих хэрэгтэй шүү. Тэгэл одоо бидний зөндөө эрхүүдийг зааж өгсөн байдаг тийм. Тэрнээс гадна энэ эрх мэдлийн хуваарлтыг хийж өгсөн байгаа тийм үндсэн хууль маань. За та бүхэн Шарль де Монтескигийн одоо эрх мэдлийн онолын талаар зааж өгсөн бүтээлийг мэднэ тийм ээ. За энэ хуулийн онолын сүнс дээр эрх мэдлийн онолыг 3 хуваасан байдаг тийм. За энэ ерөөсөө энэ хүмүүс байгаа эрх мэдэл чинь хууль тогтоох эрх мэдлийн нэг талтай байдаг юм байна. Энийг бол хууль тогтоох байгууллага шийдээ. Энийг Монгол улсад улсын хурлд гэмээр дахиад нөгөө эрх мэдэл нь болохоор шүүх засаглалтай тийм. Шүүх засаглал одоо нөгөө хоёр эрх мэдлээсээ бүгдээрээс хоорондоо хараад босоо тийм. Шүүх гангаа энийг хараад босоо шийдвэрээ гаргадаг. Нөгөөдөө засгийн эрх мэдлээ. За энийг бол засгийн газар хэрэгжүүлээ гэж зааж өгч. За энэ дээр засгийн бүх эрх мэдлээ засгийн газрын эрхийг яриад байгаа юм уу? гэж бодож болохоор. За улсын хурлын мэдэлтэй. За энэ бол ямар ч засгийн бүх эрх улсын хурл байх уу? Тэгэхээр энэ бүх эрх хэний мэддэг байх вэ гэж. Бүх эрхийг зааж өгчтэй. Тэгвэл улсын хурлын эрх мэдэл чинь улсын хурлдаа байна тийм үү? Ерөнхийлөгчийн эрх мэдэл ерөнхийлөгчтэй тийм. Засгийн газрын эрх мэдэл засгийн газартаа тийм. Тэгвэл бүх зүйлийн эрх мэдлийг хамгаалсан зүйл нь хэн байж болох вэ гэхээр ард түмэл байж болох байх тийм. Ард түмний мэдэл. За тэгэхээр энэ дотроос ингээ харж байгаа та бүхэн засгийн бүх эрх гэдэг үг л бидний энэ асуултаа шууд хариултаа аж болохоор байна тийм ээ. Ард түмний. Гэтэл чи улсын хурлын эрх мэдэл чи улсын хурд байна шүү дээ тийм ээ. За энэ үднэс та бүхэн ингэж зэвсэх боломжтой. За долдугаар Монгол улсын үндсэн хууль төр ба шашны харилцаанд ямар зарчим баримтлаад заасан байна? Нэгт нь эд нь төрийн шашнаа дээжил шашин төрөө хүндэтгэн шүү. Бид нь тэгвэл шашин төрөө хүндэтгээд төрийн шашнаа дээдлэх. Сид нь төр ба шашин харилцсан бие биенээ дээдлэн хүндэтгэн шүү. Дид нь төрийн шашнаа хүндэтгэж шашин төрөө дээдлэнэ. За төр шашны харилцааг үндсэн хууль зааж өгсөн байдаг. Төр шашны харилцааг. Энэ үндсэн хууль бол 1992 онд батлагдсан үндсэн хууль тийм ээ. За манай монголчууд чинь нэг хэсэг за 37 оноос хойш гэх юм уу. Ерөөсөө шашны харилцааг бол үүсгэж ирсэн байдаг. За гэтэл 90 оноос энэ хүмүүнлэг иргэний атсан үндсэн хуулиндаа шашны харилцааг тогтоолж өгсөн. За энэ дээр төрийн шашнаа дээдлэх юм уу? Эсвэл шашин төрөө дээдлэх юм уу? Эсвэл шашин төрөө хүндэтгэх юм уу? Төрийн шашнаа хүндэтгэх юм уу? Ийм л асуудал болж байгаа юм. Ингээ хоорондоо аягүй төсөөтэй харилцагтай байгаа. За эндээс бид нар бараг боломжгүй энэ хараа биш вэ гэслээ хэдүүлээ. За энэ дээр дээр бол төрийн шашнаа дээдлэнэ. Төр шашнаа дээдлэх үү? Тэгвэл дээдлийн буюу хамгийн дээдлэлтэй нь одоо төрийн дээр шашин байх гэдэг тийм үү? Шашин. Тэгээ шашин ямар ч шашин байж болно шүү. Манай Монгол улсын үндсэн хууль тийм шашин, ийм шашин гэсэн огт зүйл байхгүй гадна иргэний эрхтэй шашин шүтэх эрх нь тухайн иргэний эрхийн асуудлаа гэж будааж гисэн байдаг тийм ээ. Тэгэхээр энэ шашнаа дээдлэх үү? Төр шашнаа дээдлэх үү? Эсвэл шашин төрөө хүндэтгэх үү? Тэгвэл энэ дээр аль нь илүү их мэдэлтэй харагдаж байна? Шашин нь илүү их мэдэлтэй харагдаж байна тийм үү? Тэгэхээр шашин илүү их мэдэлтэй байж болох уу? Тэгэхээр манайх чинь хэрвээ шашин их мэдэлтэй байгаад байх юм бол эргээд чинь бүр шашинтай холбогдолтой өөр асуудлууд үүсэхгүй болох юм тийм ээ. Жишээлбэл одоо дон дахны асуудал тийм үү? Араби хогийн асуудал дээр ерөөсөө шашин ерөөсөө төрөөсөө илүү их мэдэлтэй байдаг тийм.
Тэгвэл манайх юм биш байгаа юм чинь эхний асуудал биш байж болохоор за бид шашны төрөө хүндэтгэх нь. Шашны төрөө хүндэтгэх нь. За хүндэтгэж төрөө. За төр нь шашнаа дээдлэх нэ. Энэ нь ерөөсөө яг л эхний A ярилцлагад байрал A ярил. За бид төр ба шашин харилцсан бие биенээ дээдлэн хүндэтгэх нь. За төр гэдэг зүйл байна. Хэзээ төр гэдэг зүйл яригддаг тийм ээ. Манайх ч одоо дэлхийн анхны төр тус улсыг байгуулж ирсэн усаа гэж тэрнийхээ ой хүртэл тэмдэглэдэг болсон шүү дээ тийм ээ. Тэгвэл төр ба шашин харилцсан бие биенээ дээдлээд тэгэхэд боломжтой юу? За дид нь төрийн шашнаа хүндэтгэж шашин төрөө дээдлээ гэж. За энэ дээр бол төр нь шашин хүндэтгэлээ хандах. Шашныг бол хүндэтгэх гэдэг нь маань ерөөсөө шууд дээдлээд явна гэсэн үг биш тийм ээ. Хүндэтгэлтэй харилцан бие биенээ хүндэтгэх гэдэг шиг хүндэтгэж чад. Гэхдээ хүндэтгэх харин шашин бол төрөө дээдлээ. Өөрөөр хэлбэл шашны төр байна гэж үзэж тийм үү. Гэхдээ энийг маш хууль тогтоогч буюу тухайн үеийн одоо энэ зүйл баталсан хүмүүс бол маш гоё оруулж өгсөн боо. Шашнаа дээдлэн эсвэл шашнаа хүндэтгэх гэдэг юм байна. За энэ дээр тэгэхээр ингээд төсөө A B хариултууд яагаад биш вэ гэдэг нь өөрийнх нь хариултуудаар явуулчихлаа. Тийм энэ хоёр аль нэгийг сонсчих юм бол хоёулаа ижлэх асуулт. Ижлэх хариулт шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яагаад ч гэдэг асуултад аль нэг байх боломжгүй чи A B бол биш вэ? C буюу харилцан бие биенээ дээдлэн хүндэтгэх нь тэгэхээр юм бол энэ чинь төр байх, шашин гэж байх юм тусдаа би байх шаардлага юу байна гэж бодохоор. Тэгэхээр C хариулт биш байх боломжтой. D хариулт буюу төрийн шашнаа хүндэтгэж харин шашин нь төрөө дээдлэх ёстой шүү. Төр хамгийн төрийн дээр ард түмэн гэхдээ төр бол хамгийн дээд одоо шашнаасаа дээр шүү гэдэг юм байдлаар зааж өгчээ. За энэ асуулт 6. За та бүхэн ажигласан бол 7 гэжтэй 6 гэдэг ингээд тань явж байна те. За энэний шалтгаан бол сүүлд гарч ирнэ. За Монгол улсын энэ зүйл зааснаар стратегийн ач холбогдол ордыг ашигласан юм руу үжийг ямар хэмжээгээр алтмууд эрэхтэй гэж хөлжилсэн бэ? За энийг хэдүүлээ ингээд A хариулт нь T асыг хүртэх хэрэгтэй, B хариулт нь 40% хүртэх хэрэгтэй, C хариулт нь 50-аас доошгүй хувийг хүртэх хэрэгтэй, D хариулт нь дийлэнх хэсгийг ард түмэн хүртэх хэрэгтэй гэж зааж өгчээ. За дийлэнх гэдэг үг бол ямар ч юм 50-аас дээш үг гэсэн тийм ээ. Дийлэнх дотроо нөгөө дийлэнх олох гэдэг тийм. Дийлэнх гэдэг үг бол 66 ба түүнээс дээш гэсэн үг хэлдэг. Дийлэнх олох гэдэг бол 75% ба түүнээс дээш үг хэлдэг. Одоо та бүхэнд сонирхолтой санагддаг гэж хэлж байгаа. Бусдууд T ас буюу 50% гэдэг хэрэгтэй. 40%, 50-аас доошгүй шүү. Хамгийн багадаа 50% шүү. Эдэг зүйлээ байна. Энэ дээр бид нар нөгөө түрүүний одоо ярилцсан Iraq арга хэрэглээд үзье. Энэ дээр хэрэгж болохгүй бол энэ тоо дагаад өгч одоо алийг гэж хэлдэг үү те. За тэгвэл тэд логтэй сэтгэхэд үзье. Логтой сэтгэхэд үзсэн ч гэсэн за нэр аль юм бол ямар ч ясаа T асаа хүртдэг юм болов. Гүн чи юу гэж юмус яриад идэвлээ 66% гэж яриад идэв лөө 34 юу үлээ гэдэг нэгэд яриад идэв шүү юу үлээ гэдэг ингээд бодохоор юм те. Тэгвэл энэ дээр бид нар заашгүй нөгөө хуулаа мэдэхгүй бол болохгүй байгаа тийм. Энэ дээр зөв хариулт бол D буюу дийлэг хэсэг буюу 66% том хүртэх хэрэгтэй гэдэг маягаар зааж өгсөн байдаг. За тэгэхээр энэ түрүүний 1 3 5 7 6 гэсэн 5 асуудлууд бүгдээ хоорондоо шалтгаантай холбоотой байсан. Ямар шалтгаантай холбоотой вэ гэхээр нэгдүгээр асуултыг бол ерөөсөө нэг эргэцэж мэрэгчлээ хүн бол хийчих боломжтой юм байна. Тийм үү? Нэгдүгээр асуулт буюу Монгол улсын үндсэн хууль хангалтсан Монголын ард түмний эрхэм зорилго. Чи бид нар нөгөө үндсэн хууль гэж хичээл үзсэн байгаа энэ хүрээнд дээр ерөөсөө эргэцэж мэрэгчлээ ямар ч хүн энэ асуултанд бол бүрэн хариулах юм боломжтой л хариулт асуулт юм байна. Дээрээс нь хуулийнхаа мэддэг бат. За 3 дахь асуулт тэр төрийн байгууламжийн хэлбэртэй асуудлууд танин мэдхүн шинжтэй байж болохоор та бүхэн нийгмийн хичээлээ эргэн санаад ч юм эсвэл манайх ч нэгдмэл л шүү дээ гэдгээ танин мэдхүн хэмжээгээр энэ төрийн байгууллагууд одоо төрийн аль багчаар ажилтдаг хүмүүс өдөж гэсэн ингээд мэдэх бүрэн боломжтой байна. Нөгөөх нь 5 дахь асуудлын дотор хариулт. За тэр нь болохоор ард түмний одоо засгийн бүх эрх мэдэл шиний мэдэл бүх эрх мэдлийг тэр донд ч 5 дахь субъектыг зааж өгсөн мөртлөө ард түм гэдэг нэгээр ойлгосон. Тэгээд энэ бол асуултын дотор хариулт ингээд бэлэн байж. За дотор асуултыг заавал ухах ингээд шаардлагатай. Жишээлбэл төрийн
хүндэтгэн дээдлэн гэдэг үг нь ер нь дээдлэн гэдэг нь дээр нөх хүндэтгэн гэдэг дээр яхав тий. Эсвэл харилцан чинь хоёр ойролцож байх нь үгүйсэхгүй тийм үү. Тэгэхээр энэ асуудал маш сайн ойлгогдсон. A B хоёр ч ерөөсөө яагаад ч биш болчихлоо. А C D хоёрыг энэ хоёрыг ер нь аль нь зөв биш болох уу гэдэг дээр жоохон эргэлзээд тэгээ зөв хариултыг сонгох юм боломжтой байдаг тийм үү. Тэгэхээр энэ бол асуудлаа сайн ухаж ойлгоорой буюу бацаад энэ дээр сая Айрекаар логик сэтгэлээ тэнд явж байгаа. Чи за 6 буюу хамгийн сүүлийн асуултанд бол хуулиад уншихгүй бид нар энэ тоотой энэ дээр хариулах боломжгүй тийм. Тэгэхээр та бүхэн тоотой тестүүд маш их хийж байгаа. За тэр тестүүдийг та бүхэн үнэхээр чийжлэхгүй л болохгүй. За энийг анхаарал хөндлөө. Тэгэхээр та бүхэн энэ төрлийн мэдлгүүд чинь та бүхэн ерөөс ийм байдлаар та бүхэн тестүүдийг ангилж хийж байгаа. Зарим нь бол яагаад тааж болохгүй те 45% гэж таах биш 4-1 гэж таах биш ийм асуудал нэлээдгүй байгаа учраас тесттэй юм маш сайн одоо уншихгүй л гээд одоо энэ хуулийн уншид чинь таагаараа та бүхний тесттэй л маш сайн хийгээрэй гэдгийг сануулж байна. За энэ хоёр асуулт байгаа. Нэг энэ техномат төлөвлөгчийн газрын тэргуунд одоо агримент гэдэг эдгийг хэрхэн ойлгох вэ гэдэг асуулт байна. А нөгөөх нь хөдөө аж ахуйн яамны нэгэн хэлцээний дараа бэн бэлэг авахтай холбоотой хязгаарлалтыг зөрчсөн байна. Ямар хариулт бүтээлэх вэ гэдэг энэ хоёр асуулт. За энэ хоёр асуулт бол өөрөө ингээд зүгээр өөрчлөгдсөн тест байгаа. За магадгүй өнгөрсөн жил манай 24 оноос сургалтанд хамрагдчихсан хүмүүс байгаад би та бүхэд энийг хийж өгч ирсэн тийм ээ. 2023 оны номны 1-24 дугаар тестийн 21 за энэ англи асуулт байгаа. За энэ 2024 оны номны 1-21-19 бодоод ингээд өөрчлөгдөд жоохон дээд агуулгын өөрчлөлтөд орж ирсэн. Асуудал энэ мэтэр өөрчлөгдсөн тестүүд байгаа. За энэ асуулт жишээ Монгол Улсын иргэн нэмэлт тон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших хүсэлтэд хаана гарах вэ? Нөгөө асуулт нь Монгол Улсын иргэн бэ нэмэлт тон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших хүсэлтэд байгаагаа хаана гаргах вэ? Ерөөсөө нэг нь зүгээр иргэн бэгэл орж ирсэн болохоос ш асуулт яг чивээрээ хариулт чивээр ийм зүйл байгаа. За энийг манай систем бүтлэнг нь өөрчлөөд хийчихсэн байгаа шүү. Тэгэхээр энэ дэр иймэрхүү төсөөтэй та бүхэн тест явж идэл иймэрхүү юм уу. Өмнөх одоо жилүүдэд тест хэрвээ 24-өөс одоо өмнөх оноод хөлчөө сонголт өгүүлчихсэн хүмүүс байгаа. ID өмнө хийж байгаа тест чи ерөөсөө ийм үгээр одоо нэг үсгээр л ерөөсөө ингээд ийм өөрчлөлтөнд байгаа. За мөн дээрээс нь альцтай тэмцэх газар нийт албан томилогдохоо нэр дэвшсэн этгээдүүдийн хувийн ашиг сонирхлын утсан мэдүүдийг ямар хугацаанд хянаж мэдэгдэх вэ гэдэг ийм асуулт. А энийг өөрчлөөд юу гэж орж ирсэн байдг вэ гэхээр иргэн шүүх иргэний зөвлөлийн дагаад томилогдсон байна. Тухайн этгээдийн хувийн ашиг сонирхлын утсан мэдүүдийг альцтай тэмцэх газар ямар хугацаанд хянаж мэдэгдэх вэ? Энэ 24 оны тест хуульчийн сонголтын тест бод ерөнхий 1204 зөв хариулт тест оруулж ихээс гадна нэлээдгүй зүйлүүд өөрчлөгдсөн. Тийм шалгалт болсон тийм ээ. Тэрийг одоо өнгөрсөн жил шалгалт өгсөн хүмүүс амьдж байгаа. Энэ дотор жишээ нь ингээд зүгээр хуулийн залттай тест хийсэн бол үүнийг илүү амьдралд орхон бодгоод шүүх ерхий зөвлөлийн дараад дээр дэвшгээр болсон гэдэг маягаар ч борож гэж тийм ээ. Тэгэхээр ийм маягаар өөрчлөн ч гэсэн бүх хариултууд хэвээр байгаа. За энэ өөрчлөлт манай систем дээр бүр орсон байгаа. За ингээд нэгдүгээр хэсэг маань дуусч байна. За та бүхэн тест бүглэх одоо арга зүйдээр ерөөсө холоос битгий агаарай. Зөвхөн өөрийнхөө ойлгоноос. Дээрээс нь энэ арга зүй гэхээр л нэг тав сонин өөр тусдаа хичээл ийм зүйл байх юм уу гэж ерөөсө бодоод шаардлага байхгүй. Та бүхний ерөөсө маш ойрхон зүйл байгаа. Дээр нь та бүхний өөрсдөө хувийн ур чадвар тийм ээ. Уншаа цааш хийжилдэггүй, яриа цааш хийжилдэггүй, харилцан явуулдаггүй, сонсдоггүй. Энэ нөхцөл байдлаараа тестээ та бүхэн маш сайн хийгээл хийхгүй бол та бүхэн амжилт гаргахгүй. За тэгэхээр тестээ маш сайн хийгээрэй. За зөв хариулт өгдөөгүй судлах. За энэ талаар та бүхэнтэйгээ очин ярилцъя. За нийт өнгөрсөн жил 1204 тестээр энэ жил 583 тест нэмэгдсэн. За нийтдээ 1787 тест бол одоо энэ зөв хариултгүй тесттэй. За энэ тестод нийт зорилгын 60% нь зөв хариултгүй тест болчихлоо. Тэгээ та бүхэн 40% нь зөв хариулттай тест байгаа. Өнгөрсөн жилийн одоо зөв хариулттай тестнээс шинжлэх энэ жил хасагдаж орж ирсэн байгаа. За 2024 онд нийт зорилгын 30%-ийг бол эзэлжсэн зөв хариултгүй тест. Гэтэл 2025 онд нийт зорилгын 60%-ийг эзэллээ. Нийт зорилгын 60%-ийг эзэлсэн шүү. За өнгөрсөн онд хуульчийн сонголтууд өгсөн хүмүүсүүд бол мэдж байгаа. Нийт одоо 200 тестний 40 орчим тест
За зарим нөгөө тест одоо хүн дээр өөрөөр тест, хоёрдугаар тест орж ирдэг тийм ээ. Тэгэхээр энэ 40 орчим тест нийт онооны одоо 8 хүртэлх оноо эзлэх хэмжээний тест одоо ингээд зөв хариултгүй тест хийсэн. Гэтэл 30% л эзэлж байгаа. Энэ жил 60% эзэлсэн. Тэгэхээр одоо яг хожид холбооноос зөв хариултгүй тест төдөө орж ийн ингийн гэсэн бод мэдээлэл одоо уццаагүй. Тэгэхээр одоо ингээд өвдлөөсөө хэдүүл харьцуулаад харъя да тийм ээ. Тэгэхээр 2024 онд 30% тест байж байгаа 20 орчим хувийн тест ингэж орж ирсэн байна. Тэгвэл энэ жил 60% зөв хариултгүй тест болсон юм чинь 50 орчим хувийн тест ингэж орж үүсэхгүй. Тэгээ би мэдэхгүй байна. Та бүхэн яг миний хэлсэн зүйлийг 100% үнэн гэж ойлгож болохгүй шүү. Яа тэгэхээр би нөө шалгалтын комиссийн хүн би биш тийм ээ. Би шалгалт зохион байгуулж байгаа хүн биш. Тэгэхээр магадгүй л гэдэг магадaltaй зүйлүүдийг та бүхэнтэй ярилцсан. Ийм бодлого гэж магадгүй. Тестээ ийм маягаар та бүхэн бүглэрэг гэдэг зүйлийг та бүхэнд хийж тус олох гэж орж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ жил бол нэлээдгүй их зөв хариултгүй тестүүд орж ирэх нь бол үүсэхгүй байх гэж бодолтой бол байна. За энэ зөв хариултгүй тестүүд дээр ийм тест одоо байгаа. Улсын хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн зарчим дараах субъектийг хэн хамаарах вэ гэж байна. Дараах субъектийг хэн хамаарах вэ? Дараах субъектийг хэн хамаарах. За энэ дээр улсын хурлын гишүүн. За сонгоно. Тэгэхээр энэ ерөөсөө улсын хурлын гишүүн чи сонгогдоод өгнө шүү дээ тий. Тэгэхээр хэдүүлээ докторыг зүтгий энэ яагаад биш юм бэ? Улсын хурлд хамаарах үгүй юм бэ? Энэ чинь тэгвэл чинь сонгогчийн асуудал юм байдаг шүү дээ. Энэ тэгвэл Монгол Улсын иргэнд хамаарах уу? Сонгогчд хамаарах уу? За энэ дээр одоо Монгол Улсын иргэн гэж хэнийг хэлэх вэ? Монгол Улсын иргэн гэдэг бол тий 16 насны төрсэн. За Монгол Улс бүртгэлтэй юм хүн хэлж байгаа юм байна. Тэгвэл сонгогч. Тэр энэ сонгуулийн тухай хууль дээр сонгогч гэдгийг тусна ингээд аваад өгсөн багц байдаг. За Монгол Улсын иргэн бүрт сонгогч байдаг. Яагаад тэгэхээр тухайн сонгогчд бас хуулийн шаардлага тавигдсан байдаг. Жишээ нь одоо эрх зүйн чадамж, эрүүгийн хариуцлагын асуудал тийм. Ингээд сонгуулийн тухай дээр ийм зүйлээр тухайн хүмүүс сонгох эрхээ алддаг. Тэгэхээр энэ дээр бол CD хариу. Монгол Улсын иргэн чинь сонгуудаа өгнө шүү дээ гэж бодож болох. Гэж сонгогч гэж хүйдэ тусдан дааж гсэн гэдэг. Тэгэхээр та бүхэн D хариултыг авах нь зүг болж байна. За 1-2-1. Ерөнхий сайд даан засгийн газрын хурамтанаар ажилтны тэмцэх газрын дараагаар Б-ийг томилгоор санал болгожээ. Ажилтны тэмцэх газрын даргаыг ямар субъект ямар хугацаагаар томилгоор хууль заасан вэ гэж ачиж. За энэ дээр бол одоо бид нар яг түрүүний шиг шууд таах боломжгүй болчихсон тийм. Таах боломжгүй. Тэгэхээр энэ дээр бид хуулийг мэдэх шаардлагатай болж байна. Эхний энэ CD дээр бол хэдүүлээ фокус тэлгээ хийж байгаа CD2 аль нэгээр байж болох юм биш үү гэдэг үг гаргажсэн бол энэ дээр ямар ч хөлбөр гаргах боломжгүй. За энэ дээр бол зөв хариулт бол ерөнхий сайдын санал болгосноор ерөнхий сайдын санал болгосноор улсын хурлд томилгооны сонсоод 6 жилийн хугацаагаар томилноо гэдэг хариулт. Зөв хариулт байна. Тэгэхээр та бүхэн одоо тест сайн ингэж хийгээрэй гэдэг үгээс энийг авч ирж байна. За энэ хариултаас өмнөх одоо зөв хариултын тестэн дээр орж ирсэн байдаг. Тэгвэл энэ ажилтны тэмцэх газрын даргаыг ямар ч юмар хэдэн жилийн хугацаанд томилох вэ гэдэг юм асуудал орж ирсэн. Тэгээ асуулт өв хариултын бүтэц дараа өөрөө. Гэтэ утга бол ойлгомжтой. Улсын хурлын даргаанд ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны зохицуулыг 6 жилийн хугацаанд томилно. Иймэрхүү асуулт хариултууд нэлээдгүй байгаа шүү. Та бүхэн энэ дээрээ бол ямар ч төөрөх бодлого шаардлага байхгүй. За энэ асуулт энэ 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дээд боловсролын дипломыг хуурамчаар өгдөж, хуурамч бодлогыг мэдсээр байж мөн өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөг хүртэл ашиглажээ. Ий тодогдох хэрэг хууль цугцааг хэрхэн тооцох вэ гэж. Сая хариултад гэмт үйлдэл эсвэл тодорхой хугацаанд үргэлжилсэн гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үеэс буюу 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цэцэн тооцоо гэж байна. За биетний гэмт хэргийн хор шиг хэвтэ хэлснээр үл хамааран энэ хүн заасан гэмт үйлдэл эсвэл төгссөн үеэс буюу 2020 оны 3 сарын 1-ний өдрөөс хэлжээ. Өөрөөр хэлбэл одоо дипломо хийж дуусаад авсан хийж дууссан тэр өдрийг хацаад байна тийм ээ. За хэд хэдэн үйлдэлээр нэг гэмт хэргийн шинжийг хангацуулж 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хуурамчаар үйлдсэн хэрэг
2023 оны 2 сарын 20 өдрөөс хуурамч болтыг мэдсээр ашигласан хэрэг тусдаа тооцож эхэлдэг. За дээд нь ирээдүйн үеийн тусгай ангид заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт үйлдэл төгссөн үеэс буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс батлаа. За энэ дээр бол одоо хэдүүлээ аль аль сэтгэлгээг явуулахад илүү одоо хуулийг харахгүй болж байна. Тэгэхээр энэ дээр юу гэж зааж өгсөн бэ гэхээр эрүүл тусгай ангийн 23 дугаар зүйлд энэ гэмтэргийн талаар зааж өгчээ. За тэгэхээр тусгай зөвшөөрөл ирэх олгосон бичиглүүлсэн баримт бичиг тамга тэмдэг хэвлэл маягт иргэний албаны жолооны за ийм зүйлүүдийг хуурамчаар үйлдсэн, нэгт үйлдсэн. Хоёрт нь хуурамч болохыг мэдсээр ашигласан үйлдэл гэж яригдах гэдэг ш. За энэ дээр та бүхэн анхаарал хандсан хандуулаарай. За энэ хэрэг нь одоо өөрөө 1 жил хугацаагаар ингээд зорчин хязгаарлалтай хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хэрэг юм байна. Гэтэ бидэд өгсөн бодлогын өвдлөөр бол хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй. Тэгэхээр эрүүгүйд ерөнхий ангийн 1.5 зүйлийн нэгт энэ үеийн тусгай ангид хорих хялтын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсвэл зорчин хязгаарлалтын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэлээс хойш 1 жил өнгөрсөн бол ядагчаа татж болохгүй гэж зааж өгчээ. За бодлогын өвдлөө хэдүүлээ дахин харъя. 20 оны 3 сарын 1-нд тийм хуурамчаар авсан. Гэхдээ 23 оны 2 сарын 20 хүртэл ашигласан байна тийм. За тэгвэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 2 гэмт хэргийн хууль за гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэх ялагдагчаар татах хүртэл тоолноо гэж зааж өгчээ. Гэмт хэргийн хууль хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ялагдагчаар татах. Тэгвэл үйлдсэн өдөр бол 2020 оны 3 сарын 1 байж болох юм. Ингээл та бүхэн орчууд болохгүй. Гэтэл 23 оны 2 сарын 20-нд ашигласан үйлдэл байгаа байх тийм үү. Тэгвэл эрүүл ерөнхий ангийн маань заалтан дээр тэр хуурамчаар үйлдсэн ч орох юм байна. Ашигласан үйлдэл гэж болох юм байна тий. За тэгэхээр эндээс авч үзэхэд бол зөв хариулт нь өөрөө 23 оны 2 дугаар сарын энэ 2 дугаар сарын 20-ны өдөрт эхлэн таацсан зүг болж байна. Өөрөөр хэлбэл хариулт болсон. Энэ байдлаар та бүхэн ингээд 2004 тестийг бол ингээд хийх нь зөв байгаа. За шинээр нэмэгдсэн 583 тестэндээ та бүхэн анхаарах хэдэн зүйлийг хийж өгье. За энэ Монгол Улсын үндсэн хууль болон олон улсын нийт хэрэгцээ, олон улсын хувийн хэрэгцүүдэд нэмэгдсэн тестуудад хөвчлэн зарчим онолд түшиглэн батуг байлаа. За энэ үүднээс зарчим болон онолын одоо зөв хариултууд бол ерөөсөө зарим одоо судлаач багшийн номон дээр одоо зөв хариулт байгаа. Тэгээ хуулиас та бүхэн одоо зөв хариулт болж чадахгүй. Ийм маягаар хийгдсэн. За үндсэн хуулийн цэцэд маргаан хянах шийдвэрлэх тухай хуулийн асуудлууд бол бүгдээрээ үндсэн хуулиэд бичиж бодож шийдвэрлсэн хэрэгүүд бичсэн байлээ. За мөн эрүүгийн хуульд болохоор эрүүгээр хянах шийдвэрлэх тухай хуулийн асуудлууд эрүүгээр хянах шийдвэрлэх тухай хууль болохоор яг эрүүгээр болтуудыг холдоод ороод ирсэн нэг юм жоохон тийм. За миний хувьд хэрвээ гэдэг тест зохиогч байсан бол холдоод ороод ирэх бол жоохон тийм тохиомжгүй тийм зүйл байлээ. Гэхдээ ингээд нэг холдоод ороод ирсэн. Гэхдээ манай системдээ яг энэ тус ингээд хийцэн байгаа. Эрүүгийн дотор одоо эрүүгийн тэр процессын асуудалтай холбогдолтой асуудал тэр дотор байгаа. Яг тэгэхээр номны дагуу явахгүй бид болохгүй тийм ээ. За дээрэс нь хөдөлмөрийн тухай хуулийн асуудлууд та бүхэн дангаа хөдөлмөрийн хуулийг гэж харж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээний тухай хууль, хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хууль, иргэний хуулийн бүр хариултууд тийм асуудлууд байгаа. Тэгэхээр уг нь бол хөдөлмөрийн хууль тогтоомжийг заагаад өгсөн бол энэ хуулиудыг байна гэж одоо хуулийн хэдүүлээ нөгөө хэмжээ заагаад тогтоож боломжтой байтал хөдөлмөрийн хууль гэж оруулж ирэнгүүтэл ийм хуулиуд нь зөв хариултыг тест байгаа. За энийг бол манайх бүгд ингээд тус хийсэн байгаа. За нэг эргэлзээтэй тест байгаа. За өнгөрсөн жил би та бүхэнд бас эргэлзээтэй 2 тестийг хэлж ирсэн тийм ээ. Ер нь өнгөрсөн жил одоо энэ хичээл дээр хангаж ирсэн хүмүүс байгаа. За энэ жил эргэлзээтэй нэг л тест байна. За бас ер нь эргэлзээтэй олон тест би энийг та бүхэнд бол хэлье. Тийм учраас та бүхэн одоо тэр санал зөвшөлт хэсэг дээр багшаа энэ ямар учиртай юм бэ гэ манай менежер бас холбогдоод энэ ингээд хариулт нь ийм миний бодлоор энэ хариулт нь ийм байна гэж энэ асуудлаа чөлөөтэй холбогдох боломжтой шүү та бүхэн. Чөлөөтэй холбогдох боломжтой. Эргэлзээтэй тестүүд би. Гэхдээ яг бүр тодорхой эргэлзээтэй тест бол энэ тест байна. 2-9 буюу хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар тест байгаа. За энэ бол цар тахлын үед ингээд 30 хоног цалингаа тавиагүй байсан. Тухайн албан газар. Тэнгүүд би болохоор хүндхүү тушаа гайгүйгээр ингээд цалингаа тавихгүй байгаа юм чи ингээд ажилдаа очиагүй. За тэнгүүд нь энэ тохиолдолд нь болохоор цалин олгоогүй гэж ажилдаа ирээгүй буруу гэж үзээд ажлаас сахилгын шийдвэрлэх ажил олгож
оноо дууссан. Энэ нь зөв үү гэж. За энэ дээр бол одоо A, B, C, D хариултууд байгаа. За эндээс бол одоо A хариултууд ингээд татгалцсан буруу ажлаад очиж шийдвэр үзэлтэй гэдэг маяг зааж өгсөн. За B хариултууд за татгалзах хэрэггүй цалин өөрсдөө татгалзах харин шиг гомд гарах хэрэгтэй гэдэг. За хөдөлмөрийн тухай хууль дээр зохицуул байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн дээр зохицуул байдаг. Энийг болохоор дид нь болохоор хөдөлмөрийн тухай хуулийн 61-ийн 10 ажилтны энэ хууль заасан үндсээр ажил дүрмийг гүйцэтгэх татгалзсан нөхцөл байдлыг хуульцаагаад ажилтны ажлын байрыг хэвээр хадгална гэсэн тул ажлаа татгалзах шийдвэр хууль зөрчсөн ийм хуулийн заалт байгаа 61-ийн 10. Энэ хариултууд дундаас бол D зүг болж. Гэвтэл хөдөлмөрийн тухай хуулийн 54-ийн 3 дээр ажил олгогч энэ хуулийн 54-ийн 1 заасны дагуу ажил үргээ гүйцэтгэх татгалзсантай холбогдуулан ажилтны төлөвлөмж захирах шийдвэр магадгүй хориглоо. 54-ийн 1-д нь юу заасан байдаг вэ гэхээр тэр нэг сараас илүү хугацаагаар цалин олгоогүй бол одоо ажил олгогч нь цалингаа олгоогүй бол ажилтан маань ингээд ажил авчих гэж болдог. Гэтэл энэ 54-ийн 3 гэдэг заалт нь магадгүй хориглодог учраас үнэлэхгүй гэдэг орж ирэх хэрэгтэй болохоос 61-ийн 10 заснаар энийг заавал ажлын байрыг хадгалах хэрэгтэй гэдэг заалт. Төдийлөх хамаарахгүй. Миний хувьд бол зүгээр энэ ингэж санагдаж байна. Энэ бол миний л бодол. Тэгээд энэ бол яг нь D хөлбөр илүү зүг байгаа учраас D хөлбөрийг сонгож байгаа. Тэгээд яг зөв хариулт бол миний бодлоор энэ байна. Та бүхэн бас судлаад үзээрэй. Заавал одоо ийм тийм байх гэсэн байхгүй тий 54-ийн 3-ын үдээд 61-ийн 4-ийн болохгүй зүйл байхгүй. За өнөөдрийн хичээл бол ерөнхийдөө энэ хүрэл дуусчээ. За одоо манай менежер та бүхэн юун дээр анхаарах уу гэдгийг хэлж өгнө. За өнгөрсөн жил тестэн дээр одоо бидний зорилго бол ерөөсө 200 тестээс 200 тест өгөөд бүрэн 40 оноогоо л авах юм байх таа тийм ээ. Манай систем одоо бүх хөтөлбөрүүд маань бүгд батлагдсан. Та бүхнийг юу яа. Манай зүгээс тэдний өдөр ийм шалгалтуудтай шүү, ийм зүйлүүдтэй шүү гэдэг маягаар одоо бүх ингээд та бүхнийг шахаад тест үзэж хийлгүүл анхаарал та бүхэн чинь тестээ хийгээд миний оноо өсөж гин үү, буурж гин үү гэдэг дээр анализ зөвлөлт хийгээд явах бүрэн боломжтой. Энэ талаар манай менежер та бүхэн тайлбарж өгнө. За онлайнаар бодлогын сургалт явагдаад 2 хоногийн хугацаанд бодлогын шалгалт маань явагдана. Та үедээ та бүхэн бодлогын шалгалтаа өгчин. Тэр нь яг гүйцэтгэх мэргэжлийн шалгалтыг яаж өгдөг яг ижилхэн байдлаар явагддаг. Та бүхэн шууд одоо таавар одоо бодлого бодох хэсгээ ингээд сунгаж аваад тэрэн дээрээ бичээд хуулиудад ишлээд оруулж болно. Эсвэл шууд Word дээр хийгээд тэр файлаа ажиллаад одоо сургаад ингээд явуулах юм боломжтой байгаа. За дээрээс нь телефоноор хааж байгаарай. За дээрээс нь та бүхэн 10 одоо шалгалт болох өмнөх 7 хоногийн хасалтын бодлогын шалгалт тагмаар явагдана. За энэ бодлогын шалгалт сургалт явагдана. Энэ бодлогын сургалтуудаа сонсч багш нар маань орно. Би өөрөө муу орно. За тэрэн дээрээ та бүхэнтэй энэ тестийн талаар ярилцах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ жилийн үед хэдүүлээ одоо ингээд 9 цагийн 11-нд зууралж эхэллээ. Шалгалт 10 сарын 22 бол тэр хүртэл ингээд бүгдээ хоорондоо энэ холбоотой байна. За түрүүн би хэлсэн энэ тест дээр багшаа би эргэлзэж байна. Энэ ямар учиртай бэ? Энэ яагаад ийм юм бэ гэдэг талаар та бүхэн холбогдох бүрэн боломжтой шүү. Менежертэй холбогдоод менежер дамжуулаад гартаа шууд холбогдох боломжтой байгаа. За тэгэхээр хол биш ойр зүйлийг хэдүүлээ ярилцж байна. Та бүхэн ингээд шалгалтанд тэнцэх бүрэн боломж байгаа. За манай тестүүд бүгд өөрөө хурцсан үндэслүүдтэйгээ байгаа. Үндэслэлийг тавих боломжгүй байна. Яагаад тэгэхээр бид нар ингээд тестийн хариултаа алдаад байгаа. Ийм асуудал маш их хэлж байна. Тэгээ та бүхэн ингээд өөрсдийнхөө авсан ирэхээрээ юм маш сайн хийгээрэй. За энэ удаагийн хичээл маань энэ үрээ дуусч байна. Тэгээ та бүхэн манайтай бүрэн холбогдох боломжтой байгаа шүү. За эргээд энэ хугацаа дууссан байгаад эргээд холбогдъё хэвлээ.